Хувцастай хүүхдүүд байна. За баяр Одонтойг хариулъя. За хуулийн төслийг дэмжсэнд баярлалаа. Тэгээд энэ хүний эрхийн үндэсний комисс одоо улсын хурал тусдаа тайлан гаргаж байгаа. За эрүүдэн шүүхэгдээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа гэдээ бас ингээд тусдаа тайлан гаргадээ. А бид нар гишүүд зарим нь энийг ингээд яг нэг байгууллагын малгай доор ингээд уяад идэг. Гэтэл энэ хоёр бол бас одоо нэгсэндээ энэ эрүүшүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа нь бол ийм бие даасан хараат бус юм тогтолцоо байх хэрэгтэй. Яагаад хараат бус байх хэрэгтэй юм бэ гэхээр энэ олон улсын зөвлөмжид юу гэж зааж байгаа гэхээр ер нь эрүүдэн шүүлт гэдэг бол дандаа ардаа захиалгатай, ардаа том даргын югаар ингэж эрүүдэн шүүдгээ. Тийм учраас энэ бол улс төрөөс асар хараат ус байх ёстой маа гэдэг. А тэгэд энэ хоёр байгууллагын хооронд ингэ зөрчил гараад идгээ. Тэгээ би өнгөрсөн парламент тахад энэ зөрчлийг арилгах хуулийн төсөл санаачилсан одоо хүмүүс нь бас дургу. За энэ ч одоо манай мэдлэг авах гэдэг ингээд энэ асуудал бол шийдэгдээгүй. Тэгэхээр энэ хоёр байгууллагын асуудлыг статус нь ямар байх хэвээр энэ төр хараат бус гэдгээ юу гэж ойлгох юм гэдгээ манай улсын хурал одоо ер нь нэг мөр шийдэх ёстой юм бэлээ. За энэ цэргийн үйл ажиллагаан дээр бол энэ эрүүдэн шүүхээс сэргийлэх үндэсний ажиллагаа одоогор нэг 8 хүнтэй байгаа. 8 хүнтэй байгууллага бол өнгөрсөн одоо 4 жилд бол бас нэлээдгүй ажил хийсэн байгаа. Би энэ тайлангийн нэг бүрчлэн ингээд үздэг. Жишээлбэл 20 ангууд дээр юу хийсэн, Сэмүүт дээр юу хийсэн. Ингээд энэ бас өөр юм амаргүй ажил. Тэгээд яг энэ олон улсынхаа зөвлөмжийн дагуу ингээд хийгдээд байгаа. А олон улсын зөвлөмжөөс бид нар нэг зүйлийг биелүүлэхгүй байгаа нь юу вэ гэхээр ерөөсөө л энэ цэргийн ангид хүчирхийллээ болооч эрүүшүүлтээс тэнд одоо эрүүшүүлт явагдаад байна гэдгийг одоо олон улсын байгууллагын зөвлөмжөд байнга дурдж байгаа. Тэгээ 24 онд улсын хурал хүний эрхийн дэд хороо хяналтын сонсгол хийсэн. Яг энэ цэргийн анги дээр явагдаад байгаа хүнлэг бус харьцаа энэ эрүүдэн шүүлттэй холбоотой сонсгол хийсэн бүх хохирогчдын одоо арга гэрийнхээ ирж ингээд ярьсан. Тэгээд энэтэй холбоотой тогтоолууд гараад засгийн газарт тэр юм бас тогтоол гараад ингээд хэрэгжээд явж байгаамаа. Тэгэхээр энэ ганц жижигхэн заалд орж байгаа мэт боловч ач холбогдол нь их том юм байгаа. Тэгэхээр энийг манай гишүүд бас зөв ойлгосоо гэж хүсэж байна. Зүгээр нэг сургалт гэх биш. Энэ бол бүр урьдчилан сэргийлэх гээд л байгаа юм. Аливаа хэргийг нэг гарсан хойно нь биш. Урьдчилан сэргийлж ер нь хүний эрхийн ийм одоо соён гэгэрүүлэх юм соёлтой арай өөр одоо бид нар чинь нийгэмд амьдарч штэ. Ингиж энэ асуудлыг одоо зохион байгуулъя л гэсэн ийм зорилготой хуулийн төсөл байгаа. Тэгээ өмнө нь бол энэ хуулиар хаалттай байсан. Цэргийн ангиудад орох боломжгүй. Тэгэхээр энэ цэргийн ангиудад сургалт гэдгээр бид нар энэ бас за одоо